брендийн WBA 320B загварын дарсны хөргүүрийн ажиллагааны заавар танилцуулъя. Хэрвээ та дарсны хөргүүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Дарсны хөргүүрийг ашиглахын өмнө бодлоо бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтаа усаар угаана. Үүний дараа дарсны хөргүүрийн урт талын хөлөөр нь тэгшлээд 3 цагийн турш тогон залгахгүй хөдөлгөөнгүй байлгахыг анхаарна уу. Мөн дарсны хөргүүр нь тогон залгаснаас хойш 1 цагийн дараа ажиллагаан жигдэрч хөргөж эхэлнэ. Үргэлжлүүлээд танд температурыг хэрхэн тохируулах зааварчилгаа хүргэе. Дээш доош харсан сумын 1 удаа дарахад лед дэлгэцэн дээр одоогийн тохируулсан температурыг харуулах бол температурыг өөрчлөхийн тулд дээш доош харсан сумын дээр 1 удаа дарахад температур 1 Цельсиээр нэмэгдэх бол доош харсан сумын дээр 1 удаа дарахад температур 1 Цельсиээр буурах болно. Удирдлагыг цоожлохдоо унтрааж асаах болон гэрлийн төгчрөл дээр зэрэг 3 секунд удаан дарсан тохиолдолд удирдлага нь бүрэн цоожлогдох бөгөөд цоожлогдсон тохиолдолд бусад товчлогрууд идэвхгүй байдалд шилжнэ. Цоошийн тайлхтаа мөн та дээрх үйлдэлийг давтна уу? Мөн дээш доош харсан суман дээр зэрэг дарж Цельсийн температурыг Фаренгейтийн температур руу шилжүүлэх боломжтой. Хөргүүрийг цэвэрлэхдээ та тогноос нь бүрэн салгахаа битгий мартаарай. Мөн тээвэрлэх үед 45 градусаас илүү хазаалгаж болохгүйг анхаарна уу.